Хүй, чи яагаад бүжиглэхгүй юм бэ? Бүжиглээ л да. Би чамд хайртай штэ. Өсөө өдөрчсөн баяр хүргэе. Баярлалаа. Нэгэн 1985 онд би чамд хайртай гэдэг кино Балжины бид нар хамтарч ажилладаг учраас киноны хөгжим хийгсэн. Зураг авалтал явж байсан. Тэр кинонд бол Дэлгэр гэж одоо дүр тоглодог манай хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлч залуу тоглосон. Балжин надад ерөөсөө хийлч залуу тоглож байгаа учраас өөрөөр нь одоо хийл тоглол зураг авах шаардлага гарлаа. Киноны хөгжим шин болоод кино дууссан хойно монтаж хийсэн хойно метраж гэж бид нэр ярьдаг. Тэдэн секундын эдэн минут хөгжим хийнэ гэж ингэж одоо ерөнхий найруулагчтай тохирчж хийдэг эдшүү дээ. Гэтэл бол яг зураг авалтын явцад тэр хийлээр тоглоно. Тэгээд одоо маргааш зураг авна. Одоо юу тоглох вэ? Бэлэн юм байна уу гэсэн. Гото надад хийлийн санаат байна, квартет байна, хийлийн нэг жижигхэн аян байна. Одоо тэгээд бэлэн юм бол нэг тиймэрхүү юмнууд байгаа да гэдгсэн. Би 1974 онд Украин улсын Киев хотын хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолчийн мэргэжлэр элссэн юм л да. Тэгээд хөгжмийн зохиомжийн багштайгаа анхны хичээл ороод тэгээд багш маань одоо ирээдүйд том одоо хөгжмийн зохиолч болох ёстой. Тэхийн тулд бол гэрийн даалгаварт өөртөө одоо хамгийн сэтгэлд насан туршдаа одоо мартахааргүй тийм нэг жижигхэн ая хийгээдэр тэгээд тэр аяар чинь хоёулаа хийлийн аяц хийгээд үзүүл яасан гэд. Тэгээд би тэр аялгыг хийгээд тэгээд төгөлдөр хуурын бас жаахан бичээд үзүүлсэн. Тэгээд багш бол энэ уянгын сонирхолтой аялгыг болсон байна. Тийм учраас одоо уянгын аяц гэж нэрлээд ингээд цааш нь үргэлжлүүлээд ингээд 3 хэсэгтэй нэлээд тийм нэг 5-6 минутны хөгжим бичсэн юм л да. Тэгээд тэрнийг шалгалтын дээр тоглосон дараагаар нь манай хөгжмийн их сургуулийн бол нэлээд их сонин аялал болсон байна гэд хөгжим болсон байна гэд. Тэгээд Украины нэлээд том хийлч Украины үндэсний радиод бичүүлж Алтан сан гэдэгт орсон байдаг. Ирсний дараагаар бол Чулуун багшийн хүү Чимбат хөгжим бүжгийн дунд сургууль анхудаа тоглож сургалтын хөтөлбөрт орсон ийм бүтээл байгаа. Тэгээд тэр анхныхаа тэр аялгыг төгөлдөр хуур дээр Балжины юмд сонсгосон. Тэгээ энэрээс яг болж байна гэд. Тэгээд тэр хүү тэр аялгыг тоглоод би чамд хайртай гэдэг киноны хөгжимд орсон тэр юм. Хөгжмийн бүтээлийг дуу болгох нь бол хоёр талтай гэж би бол бодож байна. Нэгдүгээрт бол хөгжмийн бүтээл өөрөө эхлээд дуу болно гэж хизээч хөгжмийн зохиол бодож хийгээгүй. Тийм учраас дуу болоход бол тийм их сайн шүлэгч хийхгүй бол дуу бүтэгтэй тааруухан болох ийм магадлал бол маш их өндөр. Нөгөө талаар өөрийнхөө жинхэнэ одоо хөгжмөөр өөрийгөө 100% илэрхийлнэ гэж хөгжмийн зохиолч бичсэн байхад тэр 100-аар нэмэх нь дахиад одоо шүлэг ороод дуучин ороод ирэхдээ зэрэг 200% болох уу эргээд буцаад 50% болох уу гэдэг чинь бол өндөр одоо эрсдэлтэй шийдлэл дээ. Тэгээ манай Янжин дээр бол энэ эрсдлээс бол айгаагүй. Тэгээд яруу найрагчтай хамтарч ажиллаад ингээд дуу болгосон байна. Би сонссон миний сэтгэлд хүрсэн